Яаргүй хаал идсэн тухай бичлэгүүд маань орох болно. Бид нэр өглөө 4:30-д цугларцгаагаад 3 цаг яваад ингээд Ибаракагийн далай дээр ирсэн байна. Аль 2 сарын өмнөөс л бид нэр бүгд далай явна гэж тогтоолж бэлдэж хүлээсэн өдөр маань энэ өдөр болохоор бүндэ маш их баяртай байна. Бид нарыг хариуцаж байгаа Япон хүмүүс болон 2 симпай нартайгаа хамт ирсэн. Амкагийн зураг авахыг зураг авахулж байлаа. Тэгсэн чинь манай Вьетнам Лён Амка крашлдаг болж таарад хамт зураг авахыг ингээд авахулж байна. 또 오늘 길치기. Бүндэ хөвгөлтэй тоглоом тоглоё гээд ингээд бүжиг таалгах тоглоом тоглож байна. Энэ удаад Наката-сан бүжиг зохиож бид бүжгийн таалцаж байна. Дараагийн тоглоомоор бүндө сумо тоглоё гээд хүн хүнээ дааж аваад ингээд бүндө сумацсан. Бид нарын зугаалганы дараагийн хэсэг бол Аква Ворлд руу орё байсан. Энэ нэг хүний 2,300 буюу Монгол 55,000 орчим төгрөгийн билет аваад ороод бүх үзүүлэлтийг үзсэн юм. Лав шаркын амир дуртай. Тэгээд ингээд амьдаар нь харсан чинь үнэхээр том зүйл надад санагдаж байсан. Аквариум дотроо талаан гахаа болон дельфиний үзүүлбэр давхар хийгддэг юм билээ. Тэгээд үзэх загснуудаа үзчихээд ингээд дельфин болон балан хаан тоглолтыг үзсэн.
Энэ хэсэг болохоор саяны үзүүлбэр үзүүлэлтийн тайзны доод хэсэг гэж ярьсан. Энэ хоёр дэлбэрийн үзүүлбэр үзүүлэлтийг дэлбэрнүүд гэж тайлбарлаж байсан. Бид нар үргэлжлээд оройн хоолой идэхдээ табай ходай орсон байна. Японд болохоор табай ходай, номын ходай гэдэг нэг төлөөд хязгааргүй идэж уудаг газрууд байдаг. Ерөнхийдөө 90 минут буюу 1 цаг 30 минутанд хүссэн хоолой захиалаад уух зүйл болон хамттай зүйлс нь үнэгүй хүснээрээ идэж уудаг газрууд их байдаг. Ortalığı kısa